Зя бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сая 3 дугаар сарын 17-ны өдөр Ирландын хамгийн том баяруудын нэг Гэгээн Патрикийн баярыг болж өнгөрсөн. За тэгээ энэ талаар би та бүхэндээ тавч танилцуулъя гэж бодож байна. За энэ нь ямар учиртай баяр юм бэ гэхээр Патрик гэдэг шашны зүтгэлтэн хүнийхээ дурсгалыг хүндэтгэж жил болгон маш том парад зохион байгуулдаг. За тэгээд энэ хүн нь олвол 4-р зууны сүүлээр буюу 386 онд Ромын Британд төрөөд 16 наснда Ирландд боол олж ирээд 6 жил ажиллаад зугцсан юм байна. 432 онд Ирландуудыг христийн шашинтай болгохоор эргэж ирсэн юм байна. Христийн шашныг түгээн дэлгэрүүлээ тухайн үед маш олон сүм хийд сургуулиуд барьж байгуулж ирсэн юм байна. Тэгээд янз бүрийн тийм домгууд бас байдаг энэ хүнтэй холбоотой. Жишээлбэл Ирландуудыг могоогүй болгосон өссөн хүмүүсийг ингээд дижэн тэтгэдэг байсан. Тэгээд Тринити буюу эцэг хүү ариун сүнс гэсэн ийм 3 үг үүдэн штэ. Энэнийг ингээд тайлбарлахдаа шамрокоор зүүрлүүлж ингэж тайлбарлаж ирсэн гэсэн ийм домгууд бол байт юм байна. 461 оны 3 сарын 17-нд нас барсан гэдэг. За тэгээд нас барсныхан дараачаас 1000 гаруй жилийн дараагаас эхлээд 1631 оны 3 сарын 17-наас эхлээд энэхүү баярыг бол тэмдэглэж эхэлсэн байна. За тэгээд тэмдэглэж эхэлснээс хойшоо 1737 онд хамгийн анх Америкийн Бостонд тэмдэглээд за тэгээд тэрнээс хойшоо Нью-Йорк, Чикаго гэд хотууд нь бол салбарлаа тэмдэглээд эхэлсэн ийм төвхтэй юм байна. За тэгээд яагаад Америкт бас ингэ тэмдэглэдэг вэ гэхээр 19-р зууны дунд үеийн Ирландын өсвөлнгийн үеэр маш олон хүмүүс Америк руу Их Британи гэх мэтчлэн улсууд руу ингэ дүүргэсэн юм байна. За тэгээд яг одоогийн байдлаар бол бараг 32 сая орчим Ирланд гаралтай Америкчууд ингэ байд юм байна л да. Гэхдээ яг Ирланд дотроо байдаг Ирланд хүмүүс нь бол 5 сая гаруй байдаг юм цөөхөн. Америкт ийм олон Ирланд гаралтай хүмүүс байдаг учраас тэд маань бас Гэгээн Патрикийн баяр уламжлал олгоод тэмдэглэдэг юм байна. За тэгээд дээрэс нь энэ параданд ганц Ирланд гэлтгүй Америк, Австри гэсэн улсуудаас одоо яг парадын хамтлагууд ирж оролцдог. За тэгээд парадд оролцож байгаа хүмүүс болон гаднаас ирж байгаа жуулчд нийлээд за энэ жил бол бараг ойролцоогоор 550,000 орчим хүн ирсэн гэсэн тийм тооцоо байгаа юм байна. За тэгээд энэ хүмүүс ирсэнтэй холбоотойгоор одоо үйлчилгээний газруудын бар, ресторан, зочд буудлууд гэх мэтчлэн бүх төрлийн үйлчилгээний газрууд бол маш их ачаалттай болдог. За Крисмсийн дараа буюу 1-2 дугаар сард бол Ирландын ажил харьцангуй ачаал багтай болчдөг. За тэгэнгүүтээ 2 сарын дундаас эхлээд энэ одоо жуулчдад зориулаад энэ баяртаа зориулаад буцаад ингээд сэргээд ирдэг ажлын байрны хувьд. За ерөн жуулчдад яг тухайн баяр болохоос нэг 7 хоногийн өмнө ч юм уу ингээд бөөндөөрөө найз нөхдөөрөө ирээд тэгээд Ирландын одоо бэлэг дурсгалын дэлгүүрээс Ирланд гэсэн ногоон өнгийн одоо бүх хувцас, хунар, чимэглэл одоо юу гэдэг те тэр алганыг ингээд авч зөөгээд тэгээ ингээд хослоод тэр баярт ингээд маш өргөндлөөр оролцдог. За энэхүү парад нь бол Black Church гэдэг газраас эхлээд Stephen Green гэдэг парк байдаг. Тэрний ойролцоо хүртэл 2 цаг гаруй орчим үргэлжилдэг. За тэгээд энэ хооронд байгаа гудамжууд, за тэгээд энэ гудамжуудад байгаа зочд буудлууд, зоогийн газрууд тэр бүхэн маань урьдчилан захиалагдсан байдаг. Яагаад тэгэхээр тэр парадыг ингээд дээрээс үзвэл илүү гоё харагддаг. Тийм болохоор жуулчд маань илүү харагдаж сайтай одоо зочд буудлуудын өрөөг урьдчил захиалах жишээний. Тэгээ дээрээс нь манай Илаа сургууль маань яг тэр дэм гудамжинд бол байрладаг. Дэм салбарынхаа байрнаас тэр парадыг ингээд үзэхэд маш сайхан тохиромжтой байрлал байдаг. За энэ парад ингээд зохион байгуулахад бол маш олон цагдаа хүчнийх нь харуул хамгаалалтанд бол байдаг. Дээрээс нь төв замаа тэр чигт нь хааждаг. Яг тэр парад болох хашлага тавиад тэгээд хүмүүсийг ингээд одоо зам хөндлөн гарах тодорхой хэдэн уулзуурууд нь ингээд нээлттэй байдаг. Тэгээд энэхүү баярыг тохиолдуулаад тухайн өдөр нь хэрвээ ажлын өдөр байх юм бол энийг банк холидей буюу бүх нийтээр амрах өдөр болгож зарладаг. Зөндөө олон хүмүүс ирдэг учраас маш завгүй шахалцсан тийм одоо орчин байдаг. Ирланд ирсэн хүмүүсийн заавал үзэх баяруудын нэг бол
Гэгээн Патрикийн парад бол мөн байнамаа. Энэ баяраа тохиолдуулаад одоо сургуулиуд, дээрэс нь үйлчлэгээний газрууд маш олон тийм урамшууллуудыг бол зарладаг. За ингээд та бүхэндээ Ирландын үндэсний хэмжээний томоохон баяруудын нэг Гэгээн Патрикийн баярыг товч танилцууллаа. Дараагийн бичлэгээр уулзцаая.